Сэлэн аймгийн анхны Алтан гацоодонд анхны улсын тэргүүний олон улсын эко сургууль хөтөлбөрийн ногоон тогт Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль нь 2018-аас 2019 оны хичээлийн жилд 1-ээс 12 дугаар ангийн 32 бүлгийн 898 суралцагчдад 72 багш ажилтан боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Багш нарын 62% нь мэргэжлийн зэрэгтэй. Боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яам аймгийн боловсрол соёл урлагийн газрын дэвшүүлсэн бүх төвшөнд суралцагч бүрийн сургалтын чанарыг ахиулъя гэсэн зорилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Багас суурь бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж сургалтын чанарыг ахиулахын тулд хүүхэд нэг бүрийг онцлох, явцын үр дүнгийн хөндлөнгийн үнэлгээг тогтмол хийж, үр дүнг тооцсон суралцах итгэхийг урамшуулан дэмжиж байна. Багш удирдах ажилтан бүр мэдлэг чадвар арга зүйгээ тасралтгүй хөгжүүлж, хичээлийн бэлтгэлийг сайтар хангаж, хариуцлага, ёс зүйг эрхэмлэн ажиллаж байна. Дунд ахлах ангинид 25 багштайгаас тэргүүлэх зэрэгтэй 9, заах аргач зэрэгтэй 8 багш ажиллаж байна. Монгол улсынхаа хоймор орших Сэлэнг аймгийнхаа боловсрол соёл урлагийн газрын удирдлага мэргэжилтэн та бүхэндээ уламжлалт суурилж, ололтоор өртөөлж, шинчиллээр баяжигдаж буй өнөө үед Монголын боловсролын бодлого шийдвэрийн шинчиллийг хэрэгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсэж 60 жилийн ой мэндийг Баянгол сумынхаа сургуулийн нийт багш ажилчдынхаа нэрийн өмнөөс дэвшүүлье. Баянгол сумын сургууль нь Богдхан уул аймгийн Баатар бангийн хошууны Баян уул сумын тэнхэм нэртэйгээр 1934 онд байгуулагдсанаас хойш эдүүгээ 85 жилийн түүхтэй төдийгүй аймгийнхаа анхны Алтан гацоодонтой анхны улсын тэргүүний сургууль илээ. Аймгийн боловсрол соёл урлагийн газрын удирдлага мэргэжилтэн та бүхэндээ түүхэн цаг хугацаанд хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, улстай ажил үйлсээрээ түүчээлж, ерөнхий боловсролын сургуулиудтайгаа хамтран ажиллаж, багш нараа хөгжүүлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Та бүхний маань өлмий бат, мэлмий тунгалаг, оюун тод байж, урмаар тэтгэж, сэтгэлээр шагнаж, итгэлээр жигүүрлэж явахын эрүүлийг өргөн дэвшүүлж, амжилт бүхний эзэд нь байхыг хүсье. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай. Боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яам боловсрол соёл урлагийн газраас дэвшүүлсэн зорилгын өрөөнд сургуульда бүх төвшөнд суралцагч бүрийн сурлагын чанарыг ахиулах зорилго тавин ажиллаж байна. За суур бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, суралцагч нэг бүрийн сурлагын чанарыг ахиулахын тулд суралцагч бүрээ онцлох, за мөн явцын үр дүнгийн хөндлөнгийн шалгалтуудыг авч цаг тухай бүрд нь онцлон ажиллаж байна. За хүүхдийн хүмүүжил төлөвшлийн олон талд үйл ажиллагааг зохион байгуулж хүүхдийг зөв хүмүүжүүлэх тал дээр багш нар маань их анхаарч ажиллаж байна. За мөн сургуулийн удирдах ажилтан багш нар маань өөрсдийн мэдлэг боловсрол арга зүйг байнга тасралтгүй хөгжүүлж, ээлжид хичээлийн бэлтгэлийг сайтар хангаж, багшийн ёс зүйг бас эрхэмлэн ажиллаж байна. За манай сургууль бол нийт 885 суралцагчтай, 72 багш ажилчдтай. За дунд ахлах ангийн хувьд бол нийт 25 багштай бөгөөд нийгмийн ухааны заах аргын нэгдэл, байгалийн ухааны заах аргын нэгдэл гэсэн хоёр нэвжид хуваагдсан ажиллаж байна. Манай багш нарын дунд бол тэргүүлэх зэрэгтэй 9 багш, заах аргач зэрэгтэй 8 багш сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байгаа. За энэ хичээлийн жилд бол гар бөмбөг, сагсан бөмбөг, даам, шалтар зэрэг спортын тэмцээнд 213 суралцагч, судлагдхууны хүрээнд сонгон судлах хичээлд 10-аас 12 дугаар ангийн 120 суралцагч, за сургалтыг дэмжих хичээлс гадуурх үйл ажиллагаа, мэтгэлцэн, хайчилбар, за тэгээд уран биер, оюун ухааны академийн салбар сургалтууд, speaking club зэрэг сургалтууд сонгонд бол нийт 322 суралцагч. За өөрөөр хэлэх юм бол манай нийт суралцагчдын 74% нь бол хичээлс гадуурх үйл ажиллагаанд хамрагдаж, багш нар маань хүүхэд хөгжүүлэх технологи хэрэгжүүлэн ажиллаж байна. За манай сургуулийн багш нар эдгээр хүүхдүүдийн амжилтыг баттгсан сум орнуудыг улс, аймаг, твд өөрсдийнхөө бүтээлийг танилцуулсан багш нар олон бий. За эдгээр багш нараасаа дурдвал технологийн багш төр төвшин бас улсын ур чадварын уралдаанд амжилттай оролцож 3 дугаараар эзэлсэн биологийн багш Батчимэг, за улсын сайн хичээл зөвлөгөөний шилдэг багш, залуу багш Ган Тулга, нэлсэлтийн ерөнхий шалгалтанд сүүлийн 6 жилд үзүүлэлт нь улсын дунджаас дээгүүр, за сүүлийн үед суралцагчид нь нэлсэлтийн ерөнхий шалгалтанд жагсаалтад тэргүүн байруудыг эхний байруудыг эзэлсэн физикийн багш цомрлог сайхан, за мөн
сум бүс аймаг улсын хэмжээнд, аймаг улс твийн хэмжээнд амжилт бүтээл гаргасан биеийн тамирын багш одоо Эрдэнэбаатар Батболд инх баяр гэдэг багш нараа одоо бахархалтайгаар дуртахад бас сайхан байна. За хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж одоо сургуулийн орчин болон сум орон нутгийн хэмжээнд суралцагчдын одоо аюулгүй байдлыг хангах зөв боловсон одоо сурч хүмүүжихэд олон нийтийн оролцоог одоо ханган ажиллаж байгаа. 2018-аас 2019 оны хичээлийн жилд хичээлээс гадуур сургалтыг дэмжиж, үйл ажиллагаанд давхурдсан тоогоор 415 сургалтад суралцж байгаагаас гар бөмбөг, сагсан бөмбөг, бүх, даам, үндэсний сур, сумын спорт цогцлбарын дэргэдэх бүхний секцэнд 213, уран биерээр урлагийн хайжилбар, морин хуур, сумын соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугууланд 112, мэтгэлзээний болон англи хэлний ярианы клубт 60, оюун ухааны академийн салбар сургалтанд 45, судалгатхууны чиглэлээр математик, хим, биологи, монгол хэл, англи хэл, физик, нийгмийн ухааны сонгонд 120 суралцагч хамрагдаж байна. Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж хүүхдийн сурч хөгжих эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд сумын эцэг даргын удирдлагаар хүүхэд хамгааллын хамтарсан баг, эрдэнэ луулагчдын хурлын даргаар ахлуулсан гэмтэргээс өршлөн сэргийлэх зөвлөл, сургуулийн хүүхэд хамгааллын хороо ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хайраар дүүрэн хүүхэд нас, сургууль ба цагдаа, хүүхдээ сонсох өдөр, хүүхдийн болон эцэгхийн чуулган зэрэг томоохон ажлуудыг хамтран зохион байгууллаа. Хүүхдийн сурч хөгжих эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэгхийн оролцоог нэмэгдүүлж, School Policy үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Хангаар төсвөрийн сэргийлэгч бүлэм нь 2010 онд 10 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Харин одоо нийт 30 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүсгэн байгуулагдсанаас хойш сургуулийнхаа хүүхдүүдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх болон учирч олох эрсдлээс хамгаалах мөн зөв Монгол хүүхэд болгон төлөвшүүлэх гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Нийгмийн ухааны заах аргын нэгдэл нь суралцагч бүрийн сурлагын чанар дахиж гаргах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нэгдэл нь 10 багштай, үүнээс тэргүүлэх зэрэгтэй 2 багш, заах аргач зэрэгтэй 2 багш ажиллаж байгаа ба багш нар маань уран биер дуулан, гэрэл дээрээдүй мэтгэлзээний клуб, номын сайн нөхөр клуб, морин хуурын дуулан удирдан хичээлүүлдэг. Мөн англи хэлний багш нар сургуулийн гадаад харилцааг өргөжүүлэн Австрали улсын Griffith их сургуулийн Hamish Maclaren багштай хамтран англи хэлний онлайн хичээлийг явуулж байна. Уран биерээр урлагийн дугуйлан 2017 оноос үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа зохион байгуулад эдүгээ 2 дахь жилдээ хичээллэж байна. Дэлхийн зүүн хараа орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс 2017 оны 3 дугаар сард уран биерээр урлагийн биерийн бичлэгийн төслийг дэмжин 2 сая төгрөгийн хэрэглэгдэхүүний хөрөнгө оруулалт хийсэн нь суралцагчдын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр болсон юм а. Уран биерээр урлагийн биерийн бичлэгийн дугуйлан маань 2017 оноос зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа ба өдийгөө 2 дахь жилдээ хичээлж байна. За манай дугуулангийн гол зорилго бол монголчуудын өв соёлын үнэтэй ийм эрхэм зүйл үндэсний бичгийг хойч үедээ уламжлуулан үлдээх, үндэсний бичгээрээ бахархах мэдрэмж төрүүлэх, мөн гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлэх, хүүхэд нэг бүрийг одоо чадваржуулах зэргийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. За бид 2017 онд дэлхийн зүүн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт одоо төсөл бичиж, за ингээд дэлхийн зүүн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөр 2 сая гаруй төгрөгийн одоо биерийн бичлэгийн хэрэглэгдэхүүнтэй болж, за энэ хэрэглэгдэхүүнтэй болсноороо манай суралцагчдын одоо хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаамаа. Инх төвшин багштай 12-ийн А ангийн хамт олон 3 дахь жилдээ номын сайн нөхөр клубыг ажиллуулж байна. Тус хугацаанд сургуулийн нийт сурагчдын дунд ном унших, номын тэмдэглэл хөтлөх, хамгийн олон ном уншсан сурагчдыг алдаршуулах, дараагийн хуудаснаа буюу үлгэр зохиох зэрэг ажлуудыг үе шаттай зохион байгууллаа. Мөн сурлаг, урлаг, спорт, сайн үйл, сайхан сэтгэлээрээ бусдыгаа манлайлсан сурагчдын тухай мундаг маамуу сэтгүүл хийх ажлаа эхлүүлээд байна. За, манай номын сайн нөхөр клуб болохоор 25 гишүүнтэйгээ 3 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Манай номын сайн нөхөр клуб нь болохоор эхний жилдээ хүүхдүүдийг номонд дурлуулах, номыг уншуулах, саяын гэгэрэлэх тал дээр түлхүү ажиллаж исэн бол 2 дахь жилдээ унсан номоо найзуудаа сурчлах, бүтээл хийх, үзэсгэлэн гаргах зэргээр түлхүү ажилласан. Энэ жилдээ болохоор мундаг маамуу гэсэн номын үйл ажиллагаанд орсон явж байна. Тэгээ одоо бид нар болохоор номынхоо ерөнхий төлөвлөгөөгөө гаргаад төсөл маягаар ингээд номоо хийж үзээд дандаа санаа гаргаад ажиллаж явж байна.
Байгалийн ухааны заах аргын нэгдэл нь судлагдсан бүрийн сургалтын хөтөлбөрийг сайжруулан хичээлийн чанар үр өгөөжийг дээшлүүлж хүүхэд нэг бүрийн сургалтын чанарыг төвшнгөөр нь ахиулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нэгдэл нь 15 багшийн бүрэлдэхүүнтэй 2018 оны сургуулийн шилдэг заах аргын нэгдэл өргөмжлөл хүртсэн хамт олон юм а. Тус нэгдлийн хамт олон интеграц хичээл байгалийн ухааны хичээлийн олимпиадыг зохион байгуулж доктортой хөгжлийн боловсрол бодлогыг хэрэгжүүлэх эко сургууль төслөө амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 2015 онд Улсын хурлын гишүүн Эрдэнэтийн санаачлагаар дархны төмөрлөгийн үйлдвэрийн санхүүжилтээр инженерийн анги байгуулагдсан нь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд нэгдсэн анхны инженерийн анги болсон юм а. Үүний үр дүнд 2016-аас 2018 оны төгсөгчдөөс дотоодын ихтэй сургуулиудад инженерийн мэргэжлэр 23 сурагч, Тайвань улсад 7 сурагч, Косианд 1 сурагч инженерийн мэргэжлэр тус суралцж байна. 1991 онд уран хайшилбарын уран гар дугуйлангаа байгуулж 27 дахь жилдээ удирдан хичээлүүлж байна. Сурагчдынхаа уран хайшилбарын бүтээлээр улсад 21 удаа, гадаадад 11 удаа, хөдөө орон нутагт 150 гаруй удаа үздэгсэлнгээ гаргаж сурталчилжээ. Тус дугуйлангаас мэргэжлийн багш 10, зураач уран бүтээлч 11, соёлын ажилтан 10, уран дархан 4, инженер зохион бүтээгч 5 төрөн гарсан гавьяатай. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За би Сэлэнг аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын эко сургуулийн дизайн технологийн багш төр төвшин байна. За би энэ сургуульд 39 дэх жилдээ ажиллаж байна. За хамгийн ахмад багш нь. За Сэлэнг аймгийн хөдөлмөрийн аварга багш. За Сэлэнг аймгийн техник технологийн олимпиадын хошин аварга. За гал бичин жилийн оны алдартнаар шалгарч байсан. За би 1991 онд уран хайшилбарын уран гар дугуйлангаа байгуулаад одоо 28 дахь жилдээ ажиллаж байна. За манай дугуйланд дугуйлангаас 38 хүүхэд одоо ихтэй сургуульд орсон. За мөн 190 хүүхэд одоо манай дугуйланд суралц төгссөн байна. За 1820 хүүхэд одоо нийт 28 жилийн хугацаанд хамрагдсан байна. За манай дугуйлангаас одоо багш 10, за инженер зохион бүтээгч 5, уран дархан 4, за гэх мэт одоо шилдэгүүд бол тодорхой гарсан байдаг. 1988-аас 1989 оны хичээлийн жилээс эхлэн анх дотор байрны сурагчдын дунд 100 буудал даамын дугуйлан хичээлүүлж эхэлсэн түүхтэй. Эдүгээ 31 дэх жилдээ амжилттай хичээллэж байна. Тус дугуйлангийн суралцагчдаас спортын мастер 2, дэд мастер 13, улсын зэрэгтээ 537 даамжин төрөн гарсан. Аймгийн аврах шалгаруулах 100 буудал даамын тэмцээнийг өөрийн сум сургууль дээрээ 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа төдийгүй аймгийнхаа нэрийн өмнөөс сүүлийн 30 гаруй жил улсын тэргүүний тэмцээнд амжилттай оролцоод байна. 2018-аас 2019 онуудад Монголын даамын холбоо, Сумын даргын тамган газартай хамтран даам сонирхогчдын улсын аврах шалгаруулах анх дугаар тэмцээн, Турк даамын насан туршидтын аврах шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээнийг сум сургуультайгаа хамтран амжилттай зохион байгуулсан. Даамын дугуйлангийн суралцагч орхон цэцэг нь 2019 оны улсын аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Азийн аврах шалгаруулах даамын тэмцээнд оролцох эрхээ авсан юм а. Би одоо Баянгол сумын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Би даамын спортоор хичээллээд 10 жил болж байна. Ингээдтэй би Азийн аврах шалгаруулах тэмцээнд Үзбекистан болон Тайланд улс зохион байгуулагчсан Азийн аврах шалгаруулах тэмцээнд 4-5 дугаар шалгарсан. Мөн 2015 онд насан туршидтын хагас гişээ тэмцээнд оролцсон. Дид мастерын болж хангана. Тэр жилдээ улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Мөн зүүн бүс болон төвийн бүсийн аврах шалгаруулах тэмцээнээс алт мөнгөн медаль аймгийн 6 удаагийн аврах болсон. Энэхүү спорт намайг хөтлөн намайг өдөө зэрэгтэй болгосон багштай баярлалаа. Биеийн тамирын багш Эрдэнэтар 2002 оноос хойш хөнгөн атлетикийн секц хичээлүүлж эхэлсэн бөгөөд дугуйлангийн суралцагчдаас улсын аврах шалгаруулах тэмцээнээс алт мөнгө хүрэл медаль 30 гаруй, хүүхдийн 3 дугаар наадмаас хүрэл медаль хүртэж олон улсын хэмжээний мастер, спортын мастер зэрэгтэй тамирчид олон төрөн гарсан. Аймгийн аврах шалгаруулах тэмцээний 11 удаагийн аврах баг хамт олныг удирдан ажилдаг. Мөн 2007 оноос сум сургуультай гар бөмбөгийн спортыг хөгжүүлж олон амжилтуудыг гаргасан.
2015-аас 2016 оны хичээлийн жилд Улсын хурлын гишүүн Эрдэнэтийн нээсэн гар бөмбөгийн төрөлцсөн ангийг өдөртөн чиглүүлж суралцагчдаа тэмцээн уралдаанд оролцуулснаар бүс аймаг улсын аврах шалралт тэмцээнүүдээс 10 гаруй медаль, хүүхдийн 6 дугаар наадмын хүрээнд зохион байгуулагдсан 2019 оны эдгэрчүүдийн аймгийн аврах шалралт тэмцээнд 3 дугаар байр эзэлсэн. Багшийн дасгалжуулсан суралцагчдаас төвийн бүс улсын аврах шалралт тэмцээн хүүхдийн 6 дугаар наадамд оролцогч 5 сурагч шалгараад байна. За би 1996 оноос тус сургуульда Давын тамирын багшаар 23 дахь жилдээ ажиллаж байна. За ингээ 2007 оноос волейбол спортыг сургуульда, суманда хөгжүүлэхээр ажиллаж байна. За ажлын хугацаанд бас улс аймгийн нэртэй тамирчид бол олон төрөөр гарсан. За 2015 оны хичээлийн жилд Монгол улсын сайд, улсын их хурлын гишүүн, Жаргал тулгын Эрдэнэтийн ажилласан төрөлцсөн волейболын ангийг өдөртөн хичээлүүлж байна. За хичээллэх хугацаанд бас улс, аймаг энэ тэмцээнүүд амжилттай оролцож улсын аваргаас 2-3 медаль, 2-3 алтан медаль бас авсан юм амжилттай байна. За 2002 оноос хүртэл хөнгө атлетикийн секцийг хичээлүүл явуулж байна. За 2002 оноос хойш аймгийн 11 удаагийн аварга, за мөн эхний 3 байрт байнга шалгарч байгаа. За энэ дотроос бас улсын аварга шалгаруулалт тэмцээнээс 30 гаруй медаль авсан ийм амжилттайгаар хичээлж байна. 1988 онд Мэжид орж багш тус сургуулийн анхны бүхий секцийг эхлүүлсэн бөгөөд багш Эрдэнэтар, Батболд нар үргэлжлүүлэн хичээлүүлж байна. Бүхий секцийн суралцагчид сүүлийн он жилүүдэд аймаг, бүс, улс, олон улсын чанартай тэмцээн уралдаанаас нийт 500 гаруй медаль, 200 гаруй шагналт байрыг хүртээд байна. За манай сургуульд анх 1988 оноос цэргийн нэгжин спортын мастер Мэжид орж багш маань бүхий секцийг анх өдөртөн хичээлүүлж гисэн. За багшийн маань залгамжлаад самбо спортын мастер Эрдэнэтар багш маань бүхий секцийг үргэлжлүүлэн өдөртөн хичээлүүлж гисэн. За миний бие 2008 оноос хойш бүхий бэлтгэлийг хичээлүүлэн тэмцээн уралдаанууд амжилттай оролцож байна. За манай хүүхдүүд бол 2008 оноос хойш аймаг, бүс, улс, олон улсын чанартай тэмцээнүүдээс 500 гаруй медаль, 200 гаруй шагналт байрыг одоогийн байдлаар хүртээлээ. Анхан шатны заах аргын нэгдэл нь хүүхэд бүрийг алдаагүй зөв уншиж, бичиж, бодож, өөрийгөө илэрхийлэх чадвартай болгоно гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус заах аргын нэгдлийн багш нар нь 2018-аас 2019 оны хичээлийн жилд бага боловсролын 1-ээс 5 дугаар ангийн 18 бүлэгт 18 багш нийт 504 сурагчдад боловсролын үйлчилгээг үзүүлж байгаа ба мэргэжлийн тэргүүлэг зэргийн багш 2, арга зүйс зэргийн багш 5 ажиллаж байна. Бага боловсролын багш Оюун Балтмаа, Соёл Эрдэнэ, Наран Чимэг, Оюун Туяа, Отгон Эрдэнэ, Уянга Наран аймаг бүс сургуулийн хэмжээнд заах арга ур чадвараараа өөрийн арга туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байна. Бага боловсролын хүрээнд эрүүл мэнд, ёс заншлаа дээдлий, оюун ухаанаа хөгжүүлэх, ногоон дэлхий гэсэн аяныг хичээлийн жилийн 4 улиралд хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг явуулж хэвшсэн. Мөн 1-ээс 5 дугаар ангийн сурагчдын дунд 20 дугаар зууны Монголын шилдэг шүлгүүдээс төвөрлөн уран тод, яруу сайхан унших, шүлгэн хэлхээ үйл ажиллагааг явуулж давхарсан тоогоор 1720 орчим сурагчид хамрагдсан байна. Энтийн хамгай соёоны өндөр сайхан нурмууд хойд зүгийн чимэг болсон хайр хөвчийн уулнууд миний шарган намны өргөнгийн харууд өмнө зүгийн матай болсон эсэм махан дахайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан мараа хэзэн манан туулын тундаг ариун хүрнүүд хотод болны юм болсон горит бодог ашаанууд эзэн төвсгүүрийн үн зингэр нурууд хүн аадын унаа болсон хайрын хүртуснууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан мараа. Боловсролын шинжилгээний хүрээнд хүүхэд багчуудад шинжлэх ухаан, технологи, тооцоолол, инженерийн болон экологийн боловсрол олгоход чиглэсэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа STEM сургалтыг сургуулийн хөтөлбөр тусган 2017-оос 2018 оны хичээлийн жилээс эхлэн оруулж байна. Хүүхэд нэг бүрийн техникийн болон математик сэтгэлгээ хөгжүүлэх зорилгоор сургуулийнхаа нэг ангийг тухайн сургалтын кабинетээр тохижуулан ажиллаж байна.
Сургуулийн хэмжээнд хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадрыг хөгжүүлэх чиглэлээр 2015-аас 2016 оны хичээлийн жилээс эхлэн Монголын оюун ухааны академийн зүүн хараадах салбарын хамтран түргэн бодолт, ой тогтоолт, рубик шоу, спорт өрөлт, хүрд чиглэлээр сургалтуудыг 1-ээс 12 дугаар ангийн сурагчдыг хамруулан явуулж байна. Боловсролын чанарын шинжилэлт төслийн сургалтын тэтгэлэг хөтөлбөрийн 2 дахь шатанд нархан студ төсөл, 3 дахь шатанд номын өргөө төсөл санаачлан тус амжилттай хэрэгжүүлсэн. Боловсрол соёл шинжилгээний хүрээнд сургуулийн тэтгэлэг хөтөлбөрийн 2 дахь шатанд хүүхд бүрийг зөв уншиж бичиж өөрийгөө илэрхийлэх чадвартай болгон төлөвшүүлэх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс нархан студ төслийг санаачлан нийтдээ 5,944 мянган төгрөгийн санхүүжилтийг аван амжилттайгаар хэрэгжүүлж байна. Өдгөө нархан студ маань байгуулагдаад 3 жилийн өмнө үзэж байна. Энэ хугацаанд төслийн дэмжигч болон сургуулийн зүгээс манай студийг маш ихээр дэмжиж өгдөг байгаа. Та бүхний харсанчлан бидний тоног төхөөрөмж болон өрөө танхимыг маань хангаж өгж ихээр дэмждэг байгаа. Яг бид нар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр бага ангийн хүрээнд болохоор амьсгалаа зөв авах тасгал, авиа зүүн тасгал гэх мэтлэн анхан шатны тасгалуудыг заадаг. Энэ ямар үр дүнтэй вэ гэхээр сэтгүүлч, нэвтрүүлэгч гэдэг хүн камерны өмнө ямар байх ёстой, эпир эхлэхийн өмнө хэрхэн биеэ бэлдэх ёстой гэд анхан шатнаас нь эхлэн сургадаг байгаа. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй өдийн цаг хөтөлбөрт 1-ээс 5 дахь ангийн 504 сурагч хамрагдаж 5 өдрийн 2 өдөр нь халуун хол цайгаар 3 өдөр нь витаминжуулах зорилгоор чсарганы шүүс, халуун арт, сүдэ будаа, боо зэрэг тусгай зэсийн дагуу эрүүл аюулгүй чанартай шинэ бүтээгдэхүүнээр хангаж байна. Дэлхийн банкны хөнгөлөлтөө зээлийн санхүүжилтээр боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас хэрэгжүүлж буй боловсролын чанарын шинжилэлт төслийн хүрээнд 1-ээс 5 дахь ангийн номын сан шинэ номоор баяжуулах зорилгоор эхний захиалгыг 856 ширхэг номыг хүлээн авч хүүхдүүд маань сургалт үйл ажиллагаанд ашиглаад байна. Манай ангийнхны номын тэмдэглэл хөтөлбөр эндээ уншсан хүүхдүүдийн нэрийг бол хавцсан дээр цаас нагаад нэрээ бичиж явдаг. Бид нар бол энэ улиралдаа ангийн номын сангийн бүх номнуудыг уншиж дуусгана гэсэн зорилготой байгаа. Манай ангид том жижиг гэлтгүй бүх номнуудыг хүүхдүүд маань ээлжиж уншиж байгаа. Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод болсон Монгол туурхтан хүүхдийн олон улсын уралдаанд Монгол жаалууд хамтлагийн 38 сургалцагч амжилттай оролцож хамтлаг дууны төрлөөр тэргуун байр эзэлсэн юм а. Захиргаа аж ахуйн нэгжлийн хамт олон нь хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй цэвэр орчин бүрдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нэгдэл нь 25 өдрийн бүрэлдэхүүнтэй 2017 оны сургуулийн шилдэг заах арга нэгдлээ шалгарсан бүтээлч ажилсаг хамт олон юм а. Эко сургууль хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд сургууль орчмын 1928 м2 талбайг цемэнтлэн явган хүний зам, автомашины зогсоол хийж нэг га талбайг олон нас сургамлын үрээр зүлэгжүүлсэн. Энэ хичээлийн жил багшийн хөгжил 2018 аян байгууллагын үйлчлэлтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээд сум орон нутгийн дэмжлэг туслалцаатайгаар нийт 603 м2 сургуулийн дээврийн дулаалга хийх, 312.5 м хаяавчиг цутгах, дотор байрны 1-2 дугаар давхрын нийтийн эзэмшлийн 207 м2 талбайг өөрсдийн хүчээр паркетлах зэрэг бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгсэн. За манай дотор байр 1968-69 оны хичээлийн жилд ашиглалтанд орсон байгаа. За анх ашиглалтанд орохдоо
80 хүүхдийн хүчин чадалтай байсан бол одоо сүүлд өргөдөл хийгдээд 120 хүүхдийн хүчин чадалтай болсон байгаа. За энэ хичээлийн жилд 68 өрхийн 117 хүүхд одоо хичээлж сурч хүмүүжиж амьдарч байна. За одоо энэ дотор байранд 7 хүний өрөлтгөөнтэй ийм баг ажиллаж байна. 2 дотор байрны багш, 3 жижүүр, 1 үйлчлэгч, 1 угаагч гэсэн ийм 7 хүний өрөлтгөөнтэй ажиллаж байна. Хамаатан садан байхгүй дөнгөж сургуульд орж байгаа 1-р ангийн хүүхдийг ахлах ангийн хүүхдэд хариуцуулж ажиллуулах гэх мэт ийм ажлуудыг бол хийдэг байгаа. Сургуулийн дотор байр нь 1968-аас 1969 оны хичээлийн жилд ашиглалтанд орсон 2018-аас 2019 оны хичээлийн жилд 78 өрхийн 132 хүүхдүүдийг хүлээн авч боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдүүдийн сурч боловсрох, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч эцэгтэй байнга хамтран ажиллахаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудад сургуулаараа даамчин болцгоё. Ансан тоглоом, хүүхд хөгжлийн төв зэрэг төсөл бичсийн үр дүнд байрны камержуулалт, эрлэн хаяг, тасаг бүрд гутлын тавиур, хүүхд хөгжлийн танхим техник хэрэгсэл, ширээ сандал, онсон тоглоом авах зэрэг асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан. Тус дотор байр 8 аймагт ажил үйлсээрээ тэргүүлэн 2005 онд аймгийн тэргүүний дотор байр, 2011 онд аймгийн шилдэг дотор байраар тус шалгарсан юм а. Манай сургуулийн насан туршийн боловсролын нэгж нь 1998 онд албан бус боловсролын гэгэрэл төв нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй бөгөөд бага суур боловсрол одоо нөхөн олгох, бичиг үсгийн боловсрол олгох, амьдрах ухааны чиглэлээр одоо мэрэгжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулахаас гадна олон одоо хөтөлбөр төслийг хэрэгжүүлж ажилласан. Одоо 2007-оос 2011 онуудад гэгэрэл төв маань одоо ажил үйлсээрээ шалгарч аймагтаа 4 удаа, улсдаа одоо 1 удаа 3 дугаар арийг эзэлж байсан амжилттай. Энэ хичээлийн жилд насан туршийн боловсролын нэгж маань бага суур боловсрол эзэмших одоо 9 суралцагчаа хичээлж байгаа бөгөөд одоо хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн одоо хичээлэг зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Хүрээлэн буй орчиндөө дасан зохицох, орчинтойгоо харьцах, холбоо тогтоох, өсөж хөгжих, идэвхтэй хөдөлгөөнд байлгах зорилгоор сургуулийн суралцагчдын нэгдсэн хөдөлгөөнд гимнастикийг биеийн тамирын багш Эрдэнэтар хүүхдийн оролцооны удирдах зөвлөлийн ахлагч бэлгүүн заяанаар 5 дахь жилдээ удирдан зохион байгуулж сургуулийн бүх багш суралцагчдад хамрагдаж байна. Олон улсын эко сургууль хөтөлбөрийн ногоон тугт эко зөвлөл Borogold компанийн хөрөнгө оруулалтаар 2013 онд эко туршилтын талбайг байгуулж байгалийн ухааны туршилтад болон дадлах хичээлүүдийг явуулснаар эко клубын үйл ажиллагаа эхэлж байсан түүхтэй. 2017 онд олон улсын эко сургууль хөтөлбөрт элсэн орсноор эко клуб нь эко зөвлөл болон өргөжж сургуулийн гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийсний дагуу төлөвлөгөө боловсруулан багш, эцэг их сурагчдын оролцоотой ногоон байгууламж бий болгох, доктортой хөгжлийн 17 зорилтыг хичээл сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, усны алдагдал болон нөөц хүчлийн хийн хэмжээ тооцоолох, байгаль орчинд хүний үзүүлэх сөрөг нөлөө, тэдгээрийг сайжруулах чиглэлийн ажлууд хийгдснээр олон улсын эко сургууль хөтөлбөрийн хүрэл гэрээгээ, мөнгөн гэрээгээ, алтан гэрээгээ ногоон тугийн эзэд боллоо. Өсвөрийн аврагч клуб нь анх 2017 онд дэлхийн зүүн олон улсын байгууллага болон онцгой байдлын ерөнхий газрын хамтын ажиллагаа санаачлагаар байгуулагдаж байсан ба ганц чимэг багштай 10-ын Б ангийн 27 суралцагчид анги хамт олноороо хамрагддаг. Бүлэгмийн ахлагчаар ангийн дараа дархан баяр ажиллаж байна. Өсвөрийн аврагч бүлэг нь болзошгүй гамшигаас өршлөн сэргийлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд өсвөр үеийнхэн хүүхэд багчуудыг төлөөлөл болгоо оролцуулах, гамшигын аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхан шатны мэдлэг чадвар эзэмших, аюул ослоос өршлөн сэргийлэх үйл ажиллагаанд эцэг их багш нараа урайлан оролцуулах зорилтыг эрхэм болгон ажиллаж байна. Манай бүлгийн гол үйл ажиллагаа нь сургуулийн нийт сурагчдыг хамруулан эцэг их багш ажилчтай хамтран гамшигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцуулж тэдэнд тодорхой зөв хандлага болоод төлөвшлийг бий болгох зорилттой байгаа. Манай бүлэг нь сургуульд болоод ингээд сумдаа зарим сургалтуудыг явуулдаг байгаа.